Ажлын байр одоо солиё гэж бодоход одоо шинэ ажлын байранд очиод тухайн байгууллагаас за энэ ажил одоо хүмүүжиж байгаа ямар технологиудыг ямар дэвшилтүүдийг танах одоо ашиглалтын юм бэ гэдэг дээр бид нэр одоо бас харж агаад харьцуулж агаад сонголтоо өгөх юм боломжтой байгаа. За нөгөө төгөр бид нар ч гэсэн одоо өөрсдөө энэ одоо юу гэдэг дижитал ур чадруудыг одоо цаг тутамдаа одоо суралцаж өөрөөр хэлбэл нэгтлэн бодохын ур чадвар нэмэх нь одоо дижитал ур чадваруудаа нэмэгдүүлснээр бид нар одоо илүү үн цэнтэй одоо үнэлэгдэх юм одоо боломжтой болж ирж байгаамаа. Нэгтлэнгууд байгууллагын тухайн болоод өнгөрсөн процесс бүртгэлийг хүч одоо бүртгэхээс илүү өөрөөр хэлбэл ингээд түүхийг бүртгэхэд хасаа илүү яг бодит цагийн одоо бүртгэл рүү бодит цагийн тайлан руу шилжнэ гэж байгаа. Excel програм дээр бид нөгөө AI-ыг дуудаж оруулж ирж байгаа. За яаж ажлаа хөнгөвчлөх вэ гэдэг дээр ийм товчхон жишээг бүгдээ бас ингээд хийгээд үзье. За жишээлх юм бол би энэ Excel дээр Claude гэдэг AI-ыг бол ингээд оруулсан байгаа. За энэ хоёр баримтыг ингээд оруулаад за бүгдээ энэ дээр prompt бичиж үзье. За одоо энэ баримтаас татвар төлөөгчийн мэдээлэл, үнийн дүн, нөөц, ресерийн дугаарыг гаргаа гэсэн промпт бичээд ингээ бүгдээрээ үзээд гаргаад гэж болно гэсэн. За би бол дөнгөж сая нөгөө хоёрхан баримт ингээ дуудсан. Тэгэхээр та бүхэнд одоо хичнээн баримт бүртгэдэг. Тэр болгоныхоо мэдээллийг энэ түүлийн Claude-ын тусламжтайгаар ингээд гаргаад гэж болно. Санхүүчд одоо нэгтлэн бодчууд бид нар маань одоо юу гэдэг тайлангаас тайлангийн хооронд одоо ингээд маш их одоо бичиг цаасан дарагдсан юм завгүй хүмүүс байдаг. Магадгүй зарим тохиолдолд бид нэр энэ AI-ыг бол хамгийн одоо бага одоо ашигладаг одоо мэргэжилтнүүд бас болчиход байдаг. За тэгэхээр сургалтанд одоо хамрагдаж байгаа нийт хүмүүстэй зориулаад за AI-ыг бүр ихнээс нь ер нь AI гэж юу юм бэ те бид нар AI-ийн нөгөө үндэс буюу цаана ажиллаад байгаа энэ модель загваруудыг ойлгосноор дараа нь бас өөрийнхөө нөгөө хүн болгоны ажил ур чадвар бол өөр гэдэг учраас би ямар ажлыг өгөхтэй алийг илүү төлхөө хэрэглэх юм бэ гэдэг дээр те одоо ашиглах за AI-ийн одоо үндсэн ухтгуун за энэ ялангуяа санхүү нэгтлэн бодоход түгээмэл ашиглагддаг хэрэг болох юм одоо 5 ийм одоо багц видео хичээллийг бас сургалтанд одоо хамрагдах нийт хүмүүстэй одоо бас бэлэг болгоод өгөх юм байгаамаа.